Оройн тэрэг үзэгчтэй та бүхэн ил үзэг хүлээн авч үзэж байна. Манай хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна. Ингээд студид ардын хурал хөтөлбөрийн өдөртөх зөвлөлийн гишүүн Бадрал хүрэлцэн ирээд байна. Зочиндоо үзэгчтэйгээ өмнөөс энэ оройн мэндийг хүргье. Оройн мэнд. За үзэгчд анзаарсан бах. Өнгөрсөн намраас ардын хурал гэдэг нэртэй хөтөлбөр идэвхжиж, за Монгол улсад хоёр танхимтай парламентыг бий болгосноор олигархийн засаглалыг хална гэсэн юм тов тодорхой санаачлаг гаргаад тодорхой хэмжээнд одоо ингээд акц зүйлдэд явж байгаа. За өнгөрсөн хугацаанд нэг бас удаа уулзалт хэлэлцүүлэг бас зохион байгуулж байгаа харагдана лээ. Тэгээ энэ хөдөлгөөний талаар та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэлгүй. Тэгээ яагаад заавал Монгол улсад хоёр танхимтай парламент бий болох ёстой юм бэ гэдэг дээр өдөрт зөвлөлийн гишүүн Бадрал бас хөдөлгөөнөө төлөөлж хариулт өгөх хаа гэж найдаж байна. Тэгээд ардын хурал гэдэг энэ хөдөлгөөн хаанаас үүсгэл санаачлага нь ихтэй байна вэ гэдгээс ярилцлага эхэллээ. Ардын хурал хөдөлгөөн бол ерөөсөө үнэхээр сэтгэл санаа шулуутсан. Үнэхээр энэ одоогийн болж өгөхгүй тогтолцоогоо өөрчлөе гэсэн одоо хэсэг бүлэг залуучуудын санаачлагаар бий болсон хөдөлгөөн л доо. Тэгээ яг гадуур хүмүүс бол мэдээж л одоо урдын сурсан зангаараа хардан сэрдэг юм ярьж байгаа л да. Одоо аль нэг хүний намын одоо захиалгаар явж байгаа энэ мөнгө төгрөг авцсан улсууд байна гэсэн юм. Тэгээ тийм юм ерөөсөө бид нар бол байхгүй гэдэг шууд энэ чинь бас та нарын энэ нэвтрүүлгийг онцлог хэлмээр байгаа. Тэгээ үнэхээр одоо энэ бид нар бол гол нь өөр хүүхдүүдэд хойч үедээ ямар нийгэм тогтолцоогоо үлдээх юм бэ? Бид нар дандаа одоо иймэрхүү замнаад яваад байх юм уу? Бүгдээрээ л одоо болж өгөхгүй байна гэдгийг бол гаслал хэлээд байдаг. Тэгээ энэ ч одоо хамгийн зөв гарч нь бол ямар ч байсан манай Монголын хөрсөн дээр бол урд өмнө 90-92 онд байсан президент байна тийм ээ. Ардын хуралтай байсан. Энэ ардын хурлаа л одоо байгуулъя. Тэгжээж одоогийн энэ нийгмийн улс төрийн том зөрчилдөөнд орчихсон институтууд одоо хяналт тавьдаг болё. Өөрөөр хэлбэл хэн хяналт тавих юм гэхээр бол ард иргэд өөрийнхөө ардын хурлаар дамжуулж хяналтанд одоо оруулъя гэсэн ийм л зорилготой юм байна. Ардын хурал хөдөлгөөн Батүл Баатрын одоо байгуулсан хөдөлгөөн биш үү гэдэг ийм асуулт бас эндээс гарч ирээд байгаа юм л да. Яагаад тэгэхээр Батүл Баатар олон жилийн өмнөөс хоёр танхимтай парламент болох тухай санаал дэвшүүлж явж ирсэн шүү дээ. Тэгээ үүнээс нь ч болж байна бас хүмүүс тэгж хардаад байгаа. Тэгэхээр өн дээр хариулт өгөхгүй. Тэгээ ерөнхийдөө бол одоо Үл Баатараас ихсүүлээл өөр одоо ардын хурлын гишүүд байсан төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ л одоо энэ 10 хэдэн жилийн өмнө ярьж эхэлсэн байлээ л. Яагаад бол яг тэр үед бол үнэхээр энэ тогтолцоо маань буруу тал руугаа явж байна. Улс төр маань одоо бохир тал руугаа явж байна. Нийгэм эдийн засгтнууд одоо үндсэндээ олигархийн бүлгүүд гарч нэлээд хүчээ авч байна гэж мэдэрсэн улсууд тэр үед ярьж байсан ба. Тэгээд харамсалтай тэр үед бол одоо бүгдээрээ тоогоогүй ингээд орхитуулаа явцсан. Бидний хувьд бол яагаад ингэж яах вэ? Одоо миний хувьд бол жишээлбэл сүүлийн 4 жил хотод би бас аль башлаа. Тэгэхэд бол энэ хот нийтийн аж ахуйн ажлыг одоо өдөртөн зохион байгуулж энийг үр дүнтэй үр ашигтай ингэж явуулахад бол үнэхээр би бол жинхэнэ одоо буруу тогтолцооны хэтэрхий улс төрдсөн, намчирхсан одоо ийм том хамтаа би тулсан л да. Тийм учраас би одоо залуучуудаа хориалаад ингээ яхад бүгдээрээ сэтгэл санаа нийлээд одоо үнэхээр одоо энийг л тэмцье. Ямар ч байсан бид нар бол одоо шүглээ үлээ. Тэгээд энийг ойлгуулъя. Нийгмийн бүх давхраа. Ингээ энэ бол дэмжлэг ингээд явах баг. Ямар ч байсан энэ бол нэг үрдэнд хүржил таараа гэж бид нар бүрэн итгэлтэй учраас л ингээд бид нар явж байгаа. Тэрнээс бол одоо хэн нэгний захиалга эсвэл одоо энэ ардын хурал гэдэг асуудлыг одоо хэн нэгэн автор болол ингээд яриад ах юм ерөөсөө байхгүй. Энэ бол бид нар бол тэрний төлөө явж байгаа юм биш. Ямар нэгэн албан тушаал одоо дахиж гоёрлох гэдэг юм байхгүй тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр талын шунал байхгүй. Зөвхөн үнэхээр одоо болж өгдөг юм бол энэ цөөхөн хэдэн монголчууд энэ баялаг активта энэ Монголдо бид нар чи яг хүн шиг амьдарч болтгоо. Ягаад үндсэн хууль заачсан одоо эрх тэгш байна гэсэн тунхлаад заасан заалтууч нь хэрэгждэг юм бэ. Тийм ээ. Юундаа байг. Ингээ бодох төр л ерөөсөө цөөнхийн бүлэг уу одоо олигархийн бүлэг л ерөөсөө хамаг сайхан ургацыг хурааж аваад жинхэнэ бусад дийлэнх ард түмэн бол ерөөсөө ядуу хоосон хагас үлсгэлэн ийм байдалд орж байгаа. Үндсэндээ үндсэн хуулиар тунхсан эрхээ бол цаасан дээр байж байгаа бол ерөөсөө хэрэгжиж амилсан тэр заалтууд ерөөсөө тунхууруулчод байна л. Тэгээ бид нар бол одоо энэгээр ингээд замнаад яваад байх юм уу? Өтөр түргэн боломж байдаг юм бол энийг одоо өөрчлөмөр байна гэсэн ийм л санаа агуулж байгаа. Хүмүүсийн хардах нь зүй ёсных байх гэж би бодоод байгаа. Яагаад гэвэл та нарын өмнө маш олон хөдөлгөөн байгуулагдсан. Маш олон хөдөлгөөн улс төрийн зорилготой, захиалгатай байсан гэдэг нь
хожим болон тухайн үед илэрдэг. илэрж байсан. Тийм учраас хүмүүс хардаад байгаа. Нөгөө талаас аливаа үйл хэргийг явуулахад тодорхой хэмжээний зардал гарна. Тэгэхээр ардын хурал гэдэг нь хөдөлгөөн үйл ажиллагааны санхүүжилтийг хаанаас яаж босгож байна? Ерөөсөө энд бол таны асуулт нь нууц хаагаадах юм ерөөсөө байхгүй. Нэгдүгээрт бол санхүүжилтийг бол одоо санаа сэтгэл нэгдсэн эвлэлцэн одоо манай гишүүд өөрснөө хувьсаа гаргаж байгаа. Тэгж айхтар одоо баян улсууд ерөөсөө байхгүй. Өөрснийхөө боломжоор наазахын одоо сурчлагаа зардлаа даах хэмжээний мөнгөө бидрүүлдэжээ. Бидний нүгээр яв. Ирэх барьж байгаараа хүртэл одоо дээрлэгч барьж одоо ингэж болохгүй шүү дээ. Бид нар чинь ямар чухал ажил хийх гэдэг. Одоо үндсөлийн өөрчлөлтөөр хийх гэж байгаа бол бүх нийтрээ хилцүүлнэ гэдэг энэ санал одоо эрх хөрөгч ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бол байдгийг. 4-1-ийн нэгдэн цагийн шаардлага. Гэтэ хэрэгжүүлж байгаа тавьж байгаа асуулт нь өөр байхгүй юу? Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу үгүй юу гэж л асууж байгаа гэдэг шүү дээ. Тэрнээс яг агуулгын одоо асуулт ерөөс явахгүй байна гэж хэлгээд. Өөр төрлийн санаулгын асуулт байх хэрэгтэй. Концепцээ бид нар ярих хэрэгтэй шүү дээ. Тэрнээс бол зүгээр одоо механикийн тийм үү үгүй юу, өөрчлөлт хийх үү үгүй юу? Энэ бол асуулга биш. Энэ бусад гадны орны дэргэд бол бид нар бол нэрээ ингэж явуулсан шившиг болно нэр. За бидний ярилцлага дуусч байна үзэгчтэй. Ардын хурал хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Бадрал студид байлаа. За тэгээд энэ хөдөлгөөний дэвшүүлж байгаа хоёр тахимтай парламентаа болох санаа санаачлага яагаад Монголд хэрэгтэй юм бэ гэдэг дээр удирдах зөвлөлийн гишүүн Бадрал хариулт өглөө. Тэгээд танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Ийм ухтгууныг нийт цацдаг. Нэг иймэрхүүл тогтолцоонд бид нар байна шүү дээ. Ардын хурал хөдөлгөөний зорилго тодорхой. Монгол улсыг хоёр парламенттай болгох гэж тодорхойлж байгаа. Бид парламентын засаглалт улс орон улсын хурал байнгын ажиллагаатай хувь шийдвэр батлаад ингэ явж байна. Тэгээ ийм байхад яагаад заавал хоёр тахимтай парламенттай байж энэ тогтолцоонд үүсэж байгаа гажийг заснаа гэж та нар хараад байгаа. Таны асуултанд хариулахад одоо үндсэндээ ингээл дэлхийд даяар одоо соёлтой орнуудад бол үндсэндээ 3 төрлийн засаглал гэж байна. Шүүх засаглал, гүйцэтгэх засаглал. Тэгээд одоо төр хууль тогтоох засаглал тийм ээ. Тэгээ энэ маань нэг холдчихсон. Одоо явсаар байгаа сүүлийн одоо том үйл ажиллагаанаас анзаарч хахад бол ямар ч байсан шүүх засаглалынхаа дээр улсын хурал нь гарчихсан байна. Засаг нь гарцсан, төр засаг нь гарчихсан. Шүүхийн шийдвэр бол юу ч биш болсон байна. Тэгш усаар иргэн болгоно нөлөөлдөг биш болсон байна. Жирийн иргэн бол илүү хүчтэй нөлөөлдөг болсон юм байна тийм ээ. Дээрээс нь 3 одоо төрлийн институтууд бол ерөөсөө хоорондоо хотолцсон учраас бие биентэй хяналт тавих энэ болцоо ерөөсөө байхгүй болчихсон. Тэгтэл бол одоо муу сайн ч гэсэн үндсэн хууль дээр бол тэр нь маш тодорхой цагаан дээр хараар бичсэн байж байгаа. Энийг хэрэгжүүлэх ихтэй өнөөдөр бол том эрх мэдэлтэн болж хувирлаа улсын хурал. Тэгэхээр бол эдрийн дээр бол одоо бараг хөх тэнгэр байдаг ухааны юм ярьж. Ерөөсөө хөх тэнгэр биш. Үндсэн хуулийн цэцгийн дээр ч гэсэн үндсэн хууль байдаг. Нэг нь бид нар бол арчилсан хууль эрх зүйд одоо ийм нийгэмд ийм улс орон ингээд тунхлаад ингээд явж байгаа юм бол бидний хингуй онц дээр бол хууль байх хэвээр шүүх засаглал байх хэвээр. Тэгэхээр өнөөдөр одоо ингээд дистрал алдсан, ирэмбэ алдчихсан. Тийм учраас энэ ч бол хямралд орчоод байна л гэж. Тэгээ энэ хамгийн том галц нь бол одоогийн улсын хурлыг бол бид нар бол улсын баг хурал болгоё. Хууль тогтоомж, хууль осруулдаг мэргэжлийн юм парламенттай болсон тийм ээ. Яг 90-92 он. Тэдний дээр бол ардын хурал. Яг бол үндсэн хууль заажсан иргэн бүрийн оролцоо, иргэн бүрийн одоо сонгох эрх гэдэг ингээд заасан байхад бол оролцоо ерөөсөө байхгүй. Ялангуяа одоо сонгох эрхтэй байгаад байдаг. Жирийн нэг айгүй сайхан сэхэтэн, нэг сайхан малчин хүн тийм ээ өөрөө сонгодог гэдэг байхгүй. Яг бол таавал олон танигдаагүй, таавал мөнгө төгрөггүй. Мөнгө төгрөгтэй улсууд нь одоо ингээд жинхэнэ олигарх одоо гар хөл болсон улсууд нь л одоо бүх юмд ингээд явж идэг. Хамгийн гол нь тэр олигархууд бол ерөөсөө арчлыг устгадаг гэж байгаа шүү дээ. Сайхан найзан дундаа явдаг. Энэ бол явсаар аваад одоо юунд төрөгдөв тэр олон жилийн 100 жилийн одоо хүн төрөлхтний түүхэнд бол дандаа дарангуулын систем рүү халтарч ордог. Хүссэн өсөөгүй өөрөө мэдэхгүй. Тэгэхээр бид нар бол одоо гайгүй танахтаа байж байгаа даа энэ өөрснийхөө улс төрийн болон нийгмийн тогтолцоогоо өөрчлөн энэ улс төрийн намуудыг бид нар бол шал өөр тогтолцоон соёлтой тийм бодлогын намууд болгох ч гэсэн одоо манай энэ хөдөлгөөн нөлөөлнө гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхгүй болохоор намд төр засагтаа болцсон учраас
үндсэн хуулиар бүр шууд зөрчөө явж байгаа. Нам удирдахж заагаагүй байгаа шүү дээ. Үндсэн хуульд бол ард түмний засаглал байна гэж заасан байхад бол тэр нь хэрэгждэг. Тэрний хамгийн одоо наазахын одоо нэг жижигхэн мөртлөө агуу том жишээ бол Улаанбаатар хотод жишээлбэл 152 хороо байна. 152 хорооны засаг дарга бол мундаг том засаг дарга гэж нэртэй боловч тэнд бол тамга тэмдэг байдаг. Мөнгө төрхний данс байдаг. Өөрөөр хэлбэл санхүүжилт хөрөнгө байдаг. Тэгсэн мөртлөө үндсэн хуульд бол одоо ард түмэнтэйгээ шууд одоо явдаг шууд арчлалын цөм байна гэж заагаа хийчихсэн. Тэгтэл бол жинхэнэ иргэдийн нөгөө иргэдийн оролцоо одоо иргэдийн нөгөө арчилсан байдлаар төрдөө хяналт тавьдаг өөрийнхөө ажилд одоо оролцдог тэр юм чинь юусоо тэр заалтууд нь үндсэн хуулийн заалтууд амлиаг удаа хүртэл явж байгаа. Бид нар бол амлиулъя гэж байгаа. Амлиулаад үсэх юм бол мэдээж амьдрал практик өөрөө сайхан дараагийн зам замлыг ингээл засаа залруулад ингээд сайхан явчих واخ гэж байна. Энэ процессыг эхлэмээр биш дээ хин нэг. Бид нар бүгдээрээ монголчууд хамтраад ингээд явах бол чадна. Энэ асуудлыг одоохон ингээд өтөр түргэн зэгцэн замраанд оруулахгүй бол бидний нөгөө томоор яриад үндэсний аюулгүй байдал. Эдийн засгийн дефолт, уналт энэ төр гэдэг. Энэ юмнаас нь ангижрах бүрэн боломж байж байгаа шүү дээ биднэрт бол. Яагаад бол бид нар бол бусад оронтой харьцуулах юм бол үнэхээр агуу их баялагтай, активтай, эрдэмтэн мэрэгтэй. Хамгийн гол нь айгүй сайхан залуучууд. Өнөөдөр бол хэдэн мянгаараа гадагшаа залуучууд очрлоод гарьяа гэдэг юм. Тэрний цаана бол татвар төлөгч нар, бизнес одоо үйлдвэрлэгч нар гарч явж байна ирээдүйн мэн тий. Тэгээд дээрэс нь бид нар энэ чи одоо олон улсын валютын самгаар айгүй мундаг бүсэж хангалаад хямралыг давна гэдэг ингээд зүтгээд байдаг. Зах зээлээ бид нар алдаад байдаг. Өөрөөр хэлбэл энэ улс орны чинь эрүүл одоо өөрөөр хэлбэл жамын ёсны улс төрийн тогтолцоотой байж ээж автоматар жамын ёсны эдийн засгийн зөв эрүүл сарвал тогтолцоо бүрддэг. Энэ бүрдэхгүй байгаа учраас бүгдээрээ дайжиж алга болдог. Бүгдээрээ бие биенээ хараа зүгтдэг тийм ээ. Ингээд бүгдээрээ гаслаа одоо яах вэ гэдэг. Тэр бол бүрэн боломж нь байна, онол нь байж байна. Бусад одоо арга хэрэгсэлтэнд байж байна. Дээрээс нь хамгийн гол нь одоо бидний зүтгэл сэтгэл зүрх ингээ бүгдээрээ байж байна. Энэ бүгдийг одоо ингээд хамттаад ингээ явах бол бүрэн боломжтой. Яагаад бол энэ бол бид нар өөрснийхөө төлөө, өөрснийхөө монголчууд энэ цөөхөн монголчууд хамгийн гол нь хойч үр өөртөө төлөө л одоо энийг хийх гэж байгаа шүү дээ. Энийг бол одоо бид нар өнөөдөр хийдэг юм байна. Хэзээ нэгэн цаг дараад нь хийж л таарав. Тэгээд ардын хурлыг байгуулъя гэж санаачлал гаргаж байгаа хүмүүс ихэвчлэн дээр 90-ад оны ихэнх үеийг туршлага болгож ярьдаг. Ардын хурл байлаа, дэрэгдэн улсын баг хурлыг зэрэгцээ гэж тойл ажил явж байгаа гэж. Гэтэл 90-ад оны ихэнх үе одоо энэ цаг үеэр чинь тис ондоо гэж та бүхний санаачилгыг одоо бас хөлийн зөвшөөрөхгүй байгаа хүмүүс жишээлбэл цаг хугацааны хүчин зүйлийг бол одоо авч үздэг л дээ. Өөрөөр хэлэх юм бол одоо материалыг хөгжил тийм ээ, материалыг хангамж гэдэг юм уу тийм ээ. Энэ талаас нь мэдээд өөрчлөлтүүд орсон. Яг жинхэнэ улс төрийн одоо харилцаа, тогтолцоо, эдийн засгийн энэ одоо хүндрэлний төр бол бүгдээрээ л ингээд давтгаж байна. Үндсэндээ 20 хэдэн жилээр дандаа дэлхийн ертөнцийн эдийн засаг, нийгэм, улс төрш ингээд циклэр ингээд явж байгаа. Бид нар бол яг л тэр циклд орчлоо гэж дүгнэж байгаа манай хөдөлгөөнийхэн бол. Тийм учраас одоо заавалчгүй тэр чинь өөр байсан, энэ бол өөр гэдэг биш. Хамгийн гол тэгж ярьж байгаа улсууд их том андуурж байна гэж. Зүгээр материалын талаасаа та ингээд хараад зоосны нөхөр ингээд харах тэр өөр юм шиг харагдаад байдаг. Тэр үеийн одоо ямар юу байсан бэ? Одоо бол юу дутагтай нэг яг л сайхан давтагдж байгаа. Яг л одоо тэр хэрэгцээ бол гарч байна гэж. Тийм учраас бид нар бол ундаг дугуйг дахиад шинээр зохион бүтээгээгүй тийм ээ. Бид нар бол өөр айхтар юм шаарддаг. Ерөөсөө л ардын хурл одоо хяналтын мундаг ард иргэдийн оролцоотой хяналтын институцийг л байгуулчих гэж байгаа. Өөр юм байхгүй. Үрэн Монголын хөрсөн дээр одоо энийг 2 жил үр дүнгээ өгчихсөн тогтолцоо. Энийгээ зүгээр сэргээгээл байгуулчих гэж байгаа шүү дээ. Тэрнээс одоо бүр айхтар одоо бүр ихцэн 90 градусаар эргээд юм уу 180 градусаар эргээд ингээ явъя гэж байгаа юм. Ерөөсөө байх. Гэхдээ энэ ч бүр системийн хэмжээний өөрчлөлт гэж үзээд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Харин системийн хэмжээний өөрчлөлтийг л бид нар хиймээр байна шүү дээ. Яагаад бол дандаа системийн нөгөө тогтолцооны гажуудлаас үүсэж гарсан үр дагавруудаа бид нар бол үндсэн язгуур шалтгаан гэж ойлгож энэ төрөд байна л да. Тийм ээ? Түгчрэл, утаа, ажилгүйдэл гэл ингээл. Эний чинь цаана болох төр ерөөсөө нийгмийн оролцоо хомигдчихсан. Нөгөө лоозонгодоо тунхагласан залтууд нь үндсэн хуулийн залтууд нь хэрэгждэг. Тийм учраас нийгмийн донд бол бүх давхрууд бол дандаа эрх тэгш бус үзэгдлүүд харилцаанууд үүсчихсэн. Тэрнээс одоо мэдээ стресс, дургуутсал, үзий яталт ингээ гарч ирсэн. Ингээ явсаар байгаад одоо бүр
юм зөвхөн арчлал гэж айгаа хэцүү юмнаас болоод одоо бид нар ийм байдалд орчлоо гэж бүр ингэж ярьж байгаа санаатай хүмүүс үү. Бид нар хүмүүст хэлмээр байна. Арчлалыг та үзье ядаад арчлаас одоо залхаад салъя гэж бол та дарангуулыг л хүсэж байгаа юм. Яг бол хүн төрөлхтний одоо түүхэнд бол өөр юм байна. Тэгэхээр та бүхний дэвшүүлж байгаа энэ санаачилгыг бодиттой ажил хэрэг болгохын тулд сонгуульд өрсөлдөх гэдэг сонголт төр л аваачаад байгаа юм л та. Яг гоо бидний одоо хөдөлгөөнд бол одоо олон төрлийн намын харьяалтай, гишүүнчлэлтэй ийм хүмүүс байна. Тийм учраас манай хөдөлгөөн аль нэг намын одоо бөөрөнд нь алдаж тэрийг битүүгээр дэмжиж явж байгаа ч юм байхгүй. Ерөөсөө одоо нийгмийн бүх төлөөллөд оролцоод одоо ард түмний том хөдөлгөөн болж хувирж байна л да. Тэгэхэд бол мэдээж бид нар өөрснөө сайн ажиллах хэрэгтэй, өөрснийхөө үзэл баримтлалыг, үзэл санааг бол маш сайн дэлгэрүүлж таниулах хэрэгтэй. Үндсэндээ сургалтууд ч гэсэн бид нар явуулъя гэж. Тэгээд таны хэлдгээр за дараад нь одоо ингээл заавалч одоо жагсаан цуглаан ингээл одоо 90 оны одоо ховсгалч юм одоо янз янзын одоо төрийг одоо булааж авах төрийн эргэлт их тим маркер явахгүй шүү дээ. Нэг зам нь тэр байна тийм ээ. Нөгөө зам нь одоо муу сайн ч гэсэн үндсэн хуультай арчилсан орон учраас бид нар бол одоогийн тогтолцоогоо муулж байгаа ч гэсэн одоо зэр зэвсгэл барих гайгүй юм бол тийм ээ. Одоо төрөл бүрийн шатны сонгуульд нь оролцож дотор нь орж ингэж л явах. Өөр ямар ч арга байхгүй. Та миний оронд дэс бол яг ийм сонголт хийх байсан байхаа гэж бид нар бодож байгаа юм л да. Тийм учраас ингээд бид нар бол одоо энэ ямар нэгэн сонгуул Монголд явж байгаа сонгуулийн тайван замаар үндсэн хуулийн хүрээнд л бид нар чинь энэ саналаа яана шүү дээ. Хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Бид нар хэрэгжүүлдэг мөн чинь ядахтаа баттай үндсэн суурьнд явхад бол дараагийн нөхдүүд энэ чинь хэрэгжүүлж таараа болж байгаа. Ийм л одоо төвчээ болох ёстой маа л гэж бид нар ойлгож байна. Одоо байгаа энэ хууль эрх зүйн боломжтой одоо энэ нөөцийг ингээ харах юм бол сонгуулийн өрсөлдөөнд орохоос аргагүй гэдгийг та хүмүүсээ бас хэллээ. Сонгуульд оролцохгүй чинь төрийн эргэлт хийхэд зам үлдсэн. Тэгэхээр одоо юу гэдгийг одоо бол 5 хүн чинь хөдөлгөөн гэдэг статустай яваад. Тийм. Энэ статус тэгэхээр өөрчлөгдөнө гэсэн үг. Үгүй шүү дээ. Төрийн бус байгууллага. Биднээс бол зөндөө асуудаг. Та нар ингээ явж байгаа нам болох уу? Бид нар бол ерөөсөө тийм юм зүудлээчгүй. Ер нь манай монголчууд бол энэ нам гэдэг юмнаас чинь залхаж гүйцэлээ шүү дээ. Итгэл өмчлөл байхгүй. Яг бол манай улс төрийн намууд бол 27 жилийн дотор бол олигтой бойдсон ч үгүй. Буруу тал руугаа бойжоод хүчээ аваад ингээ явцсан. Тийм учраас Монгол хүнд бол одоо нам тохирохгүй мохирохгүй гэдэг яриач энэ чинээс гарч шүү дээ. Энэ намууд бол тогтолцоогоо 90 сар болоод ингээд явхад хүссэн үсэг автомат улс төрийн намууд ч гэсэн бие татаад өөрснөө бодлогын нам болоод ингээл явах хэрэгтэй шүү дээ. Тэгжиж бид нар бол олон улсын төвшөнд бол аятайхан жинхэнэ байх ёстой улс төрийн намууд болж байгаа. Тэгээд ард иргэд бол эргээд улс төрийн намдаа итгэл өмчтэй болдог. Ийм юм процесс явна шүү дээ. Дараад нь. Тийм учраас танд хэлбэл одоо нэг далаалтар одоо бүгдийн идеал нь айгүй сайхан болгоно гэж бид нар амлахгүй байгаа шүү дээ. Энэ процессыг эхлүүл яа л гэж. Эхлэхдээ бол нөгөө зөв хөлнөөсөө босоод явна гэдэг шиг л одоо зөв хөлнөөсөө босох хэрэгтэй. Тийм ээ. Энийгээ босохдоо бүгдээрээ хамтдаа босё. Өөрснөө сайхан зөвлөлдөө хэлэлцээ тийм ээ. Тэгээ олоолаа ярьж байгаад одоо тэр цагаан цаасан дээр ямар юм бичих юм бэ? Ямар байдлаар тэр үндсэн хуулиа. Бусад одоо нам хөдөлгөөн одоо эрдэмтэн мэргэд одоо өөрснийхөө хувилбаруудыг гаргацсан л байна л да тийм. Энэ бол өрөөсгөл гэж бодож байгаа. Үндсэндээ олон нийтээр ингээд явъя. Тэгээд тэр үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг дагаад босоод үндсэн том гол хуулиуд чинь хууль тогтоомжууд чинь бас өөрчлөлтүүд орох хэрэгтэй шүү дээ. Ингээд ятгахтаа энийгээ далимдууд монголчууд бид нар хуулийнхаа эрх зүйн тогтолцоогоо бас нэг шинжилээд нэг энэ цаг үеийн нийцүүлээд ингээд явдаг. Бас энэ хууль талаас нэг уртаа юм байна. Тэгжээд нүнхээр хуулийг биелүүлэх юм бол иргэн албадлангаар хүчээр биш итгэл өмчлөлөөр тэр хуулийг чинь ингээд биелүүлээд сахидаг ийм соёл бид нар явъя л гэж. Ийм нийгэмд шилжмээр шүү дээ. Бид нар ингээд зах цугаас нь үзэх байх. Бидний үр хойч нар бол яг тийм сайхан соёлтой газар л одоо. Чөлөөтэй бизнесээ хийж чадахгүй байна. Бизнесийг булааж авч байна. Улс төрд болох төр мөнгөгүй бол та бол хин ч ич болж хуваарлаа шүү дээ. Энэ бол ерөөсөө үндсэн хуулийн үндсэн язгуур тунхаг залтуудыг ерөөсөө нулимаа хийчихсэн. Тэгээд хязгаарч хэрэгжүүлдэг. Энийг л өчүүхэн ч гэсэн амилуулад явмаар. Тэгэхээр та бүхний дэвшилж байгаа санаачлахад зэрэгцээд хууль тогтоох байгууллага үндсөлийн өөрчлөлтийг бас нэлээд ярьж байна. За өмнөх парламентын үед бол хуулийн төсөлбөр өргөн бариад тэг хилцэж бол чадаагүй л дээ. За одоо бол эрх баригч намын бүлэг нь бол ажлын хэсэг байгуулсан ингээд явж байна л дээ. Ийм төвшөнд бол ингээд ажлын хурц яваа. Тэгэхээр үндсөлийн өөрчлөлтийг хүссэн үсээгүй энэ парламент бас хөндөхнэ гэж. Ялангуяа өнгөрсөн парламентын үед хуулийн төслийн гол үзэл баримтлал нь бол хүчтэй ерөнхий сайд гэдэг ийм
үзэл баримтлал байсан. Өөрөөр хэлбэл сонгодог парламентын тогтолцоор одоо ер нь шилжээ гэсэн ийм л одоо үзэл баримтлал шингэсэн байлаа шүү дээ. Тэгэхээр яг юу гэдэг энэ үзэл баримтлал тулгуурлаад энэ системд байгаа засаглалын хямралыг засчих одоо юм боломж бололцоо байхгүй юм. Ардын хурал энэ санал санаачлагыг ер нь юу гэж харж идэх юм? Танай хөдөлгөөнийх. Тийм би товчхон хэлж. Яг таны хэлдгээр бол шүү дээ. Тэр олон одоо бүтээгдэхүүн бий болгоч одоо шүү дээ. Яг ийм байдлаар одоо үзэл баримтлал өөрчлөлтөө хийе гэдэг. Тэр бол ерөөсөө цөөн ажлын хэсэг тийм ээ. Эсвэл нэг их сургуулийн кафедрих. Эсвэл одоо их хурал засгийн газар дээр явсан ажлын хэсэг. Тэр цөөхөн хэдэн эсвэл одоо нэг улс төрийн хүчний тийм ээ үзэл баримтлал явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр үндсэн хуультай нэгэн тал гар хүрэх гэж байгаа бол үнэхээр 30 40 жил 50 жил дахиж гар хүрэхгүйгээр бид нар уурчилж тооцолж өөрснийхөө өмнөх алдаа дуталтыг дэнсэлж хагаад ингэж улс хууртай явах. Тэхийн тулд за үндсэн хуультай өөрсдөө уртаа ямар үзэл баримтлал концепцийг баримтлах юм бэ гэдгийг чинь хэн гарах ёстой юм гэхээр бүх ард түмний санал асуулах ч юм уу тийм ард түмнэрээ хилцэж ингэж байна. Өнөөдөр бол ард түмнийг одоо басгаа болох хэрэгтэй шүү дээ. Ус төрж явж байгаа нь болох тэр энийг бүлэг нь бол бид нар хамгийн ухаантай гэх нэг явсан. Ард түмнийг болох тэр ус хам маск ингээ хайчдаг. Энэ юм чинь нөгөө л нэг тогтолцооны гажуудлаас. Бид нар арай өөр өнцгөөс харж байгаа манай хөдөлгөөн. Тийм учраас бидний одоо хоёр дахь зөвлөлт уулзалтаа өнөөдөр энэ 7 хоногт 25-нд хагас өдөр соёлын төвөрхөнд 11 цагаас зохион байгуулж байгаа. Энд бүх хүмүүсээ бид нар урьж байгаа. Нам одоо ерөөсөө юм харьяал харахгүй бид нар гэж. Бүгдээ сайхан саналаа хэлээч гэж. Ингэж байжээж дараад нь бол жинхэнэ концепц яг энэ чиглэлээр замнаа. Ингэж яах юм бол ямар ч байсан одоо дараагийн ойрын ирээдүйд бид нар бол хангалттай сайхан найдвартай ийм болох юм байна гэж. Энэ юмнуудаа уралдуулаагүй байжээж зөндөө олон гарчихсан ажлын хэсгүүд нь одоо юм ажиллаа хийцээ. Яг л энэгээр явна гэдэг. Тэр үзэл бодол, тэр концепц бусад 3 сая хүнтэй тулгаж байгаа байхгүй. Тэгтэл үндсэн хууль дотор нь бичсэн байж байгаа. Бүх ард түмнэрээ хэлцүүж барьж зөвшөлж одоо ингээд дахиад үндсэн хуулиа зөрчсөн байдалтай ингээд явж байна. Тэгээд дараад нь одоо өөрснийхөө боловсруулсан цаасыг бол одоо бүр абсолют үнэн гэд ойлгоцсон нөхдөж явж байгаа. Тэгээ бус нь үгүй ихтер та нар бол одоо